Олон удаа бид махин дууны дараа эсвэл сургаал сонсож дуусаад сэтгэл сайхан болчихлоо гэж дуулддаг. Гэтэл тэр магтаалын үгс аялгуунууд нь бидний сэтгэлийг засахын тулд биш, харин зөвхөн түүнд хандсан магтаал, түүний хоёр талтай эртээ сэлэн мэт үгс нь биднийг засаж залруулахын тулд хэлэгдсэн гэдгийг орхитуулдаг. Ингэж хандаж байгаа сэтгэл хөдлөл болгон аюултай. Хэрвээ өнөөдрийн магтаал сэтгэл хөдлөсөн бол бид мөнхийн эзнийг ойр байна гэж боддог. Харин маргааш нь юу ч мэдрэхгүй бол тэрээр холдсон мэт санагддаг. Гэвч ертөнцийн эзний бидний мэдрэмжээр хэмжигддэг нэгэн огт бишээ. Жинхэнэ магтаал хүндэтгэл бол сэтгэлийн хөдөлгөөнөөс давсан дуулууртай байдал юм. Магтаал нь би юу мэдэрч байгаа нь вэ гэдгээс илүү бидний ертөнцийн эзэн маань хэн бэ гэдэгт төвлөрч байх нь чухал.